Үзэгчдийн нараа амглан айлтгая. Улс төрчин манлайлагч зорилттой телевизийн төслийн пүрэв гарагийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2015 оны 1-р сарын 15-ны өдөр энэ өдөр дэлхийд дахна хүн төрөлхтний түүхэнд хүний эрхийн төлөө тэмцэгч гэдгээр алдарсан Мартин Лютер Кинг хороод мэдсэн өдөр. Тэгэхээр энэ өдрийг тохиолдуулан бидний хувьд улс төрчин манлайлагч төслийн оролцогчдод 1 минутанд багтаан хүний эрхийн сэдвээр санаа бодлоо илэрхийлэх даалгавар өгсөн. Тэгэхээр одоогоос яг 86 жилийн өмнө 1929 оны 1-р сарын 15-ны өдөр Майкл Лютер Кинг нэртэй нэгэн хүү төрж ирсэн. За хожим нь өөрөө нэрээ сольж Мартин Лютер Кинг болсон. 20-р зуун хүн төрөлхтөнд Мартин Лютер Кинг, Махатма Ганди, за Мадер Тереза буюу бидний хэлдгээр Тереза их гээд хамгийн гол нь хүчийг үл хэрэглэж энх тайвны замаар асуудлыг шийдэх энэ ирмэлцлийг хүн төрөлхтөнд бий болгосон үзэл санааны эзэд төрсэн байдаг. Тэм учраас Мартин Лютер Кингийн одоо яг тэр тэмцэжсэн үед бол бидний сайн мэдих I have a dream буюу надад мөрөөдөл байна гэсэн илтгэл нь бол домог ултлаа алдарсан байдаг. Тэгээ 1963 оны 8 сарын 28-ны өдөр 250 мянган хүний өмнө одоо тэр илтгэлийг тавьсан байдаг. Сайн бид хоёр өнөөдөр яг энэ одоо хилмиг текстийн дурсгалыг одоо мөхчүүлэхэд хөшөөний өмнө хамтдаа ирээд байгаа юм. Энэ ямар учиртай юм бэ гэхээр 20 дугаар зууны эхний хагасын одоо сүүл хэсэгт монголчууд бас яг харахгүй үндэснээрээ хилмигдүүлэлт гэдэг аимшигтай тэр түүхийг үтсэн. Энэ бол маш том хар тал болж үлдсэн байдаг. За үүн шиг бас хүн төрөлхтний эрх чөлөөний түүхэнд хүний эрхийн түүхэнд ч гэсэн бас яг энэ хар чулуун хэрэм мэт нэгэн зүйл бол яг харахгүй discrimination буюу одоо арьс өнгөөр нь ялгуурладаг энэ үзэл санаа байсан. Тэгээ энэ үзэл санааны эсрэг Мартин Лютер Кинг тэмцсэн. Энэ тэмцэл нь өнөөдрийн шилбэл бид нар Америкийн ерөнхийлөгчөөр Обама ажиллах хүртэл хэмжээнд тэр хүний эрхийг дээдлсэн энэ соёлыг дэлгэрүүлсэн байдаг. Тэгээ манай залуучууд яг харахгүй бас ингээд энэ одоо арчсан нийгмийн бүтээгчид энэ залуучуудын нэгэн гэдэг утгаараа эрх чөлөөний үгийг 1 минутанд багтааж хэлэх боломжтой болоод байгаамаа. Тэгэхээр үгээрээ үйлдэлээрээ үргэлж зөв хандлагыг үзэгч түмэндээ хүргэж байхыг зорилгоо болгож байгаа манай нэвтрүүлгийн 30 оролцогч бол Монгол оронд хүний эрх ямар төвшөнд байгаа. За нэг талаар үргэлж бас муу талаас нь биш тийм ээ. Бас эерэг талаар хүний эрх одоо үнэхээр хангагдаж байгаа сэдвүүдийг сонгож өөрсдөө 1 минутанд энэхүү илтгэлээ тавьсан. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ үзэгч та бүхнийг урьж байна. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Univision видео сан үзүүлж байна. Зүрхээр наадагч. Баяр. Сүүлчийн шүн. Ээж надтай гэрлээч. Сан дөрвөлжин. Улаан пальто. Эцсийн зогсоол эцэг. Миний хай. Шинжлэлийн адаглалт. Хамгийн сайхан. Дагвар цогц зэрэг Монголын орчин үеийн шилдэг шин кинонууд Univision-ы видео санд нэмэгдсэн. Univision. Бүх цаг үеийн хамгийн шилдэг илтгэлээр өрсөлдөгчгүйгээр тодорсон надад мөрөөдөл би илтгэлийн эзэн хүний эрхийн төлөө тэмцэгч Нобелийн шагналт Мартин Лютер Кингийн алдарт илтгэлийн тухай болоод өөрийнх нь тухай товч мэдээллийг нэвтрүүлгийн эхэнд хүргье. Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотноо Линкольны дурсгалын цогцлборын өмнө 250 гаруй мянган хүнд арьс өнгөөр ялгуурлан гадуурхахын эсрэг асуудлыг хөндөж нийгмийг эрүүлжүүлэх ёстойг зоригтойгоор уриалсан. Энэ илтгэл одоо ч амьд оршсоор хүний эрхийн асуудлаар халиваа үйл хэргийн үндэс суурь ишлэх үнц нь усаар байгаа лээ. I have the pleasure to present to you Dr. Martin Luther King, Jr. Түүний илтгэл Америкийн төдийгүй дэлхийн уран илтгэлийн түүхэнд мөнхөрсөн бөгөөд Мартин Лютер Кинг 35 настайдаа Нобелийн их тайвны шагналыг гардаж байсан. Хүний эрх зөрчигдөх хамгийн том асуудал бол арьс өнгөөр ялгуурлах үзэл. Ердөө 15 минутын хугацаанд энэ нэмзэг сэдвийг хүндсэн илтгэл яагаад хүн төрөлхтний сэтгэлд хүрч хагас зууны турш мартагддаггүй юм бол илтгэлийн агуулга мөн чанар хүндсэн асуудал нь гайхалтан дээр илтгэгчийн дуу хоолой хүчрэхэг итгэл үнэмшил дүүрэн байсан гэдэг. Will be able to join hands and sing in the words of the old Negro spiritual, free at last, free at last. Thank God Almighty, we are free at last.
Хүний эрхийн төлөө тэмцэгч яруу илтгэгч Нобелийн их тайвны шагналтан Лютер Кинг 1968 онд 39 наснда бусдын гарт амиа алдсан бөгөөд нас барснаас 4 хоногийн дараа Америк нэгдсэн улсын ардчилсан намаас Кингийн төрсөн өдрийг үндэсний баяр болгох санал дэвшүүлэн Конгресст өргөн барьж байсан гэдгээ. Аль бие ёсоор Мартин Лютер Кингийн төрсөн өдөр 1-р сарын 15-нд тохиодог боловч 1983 онд Конгрессийн 2 танхим энэ хуулийн төслийг дэмжиж ерөнхийлөгч Рейган гарын үсэг зурж хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Ингээд 1986 онд Мартин Лютер Кингийн төрсөн өдрийг анх удаа тэмдэглэж, жил бүрийн 1-р сарын 3 дахь 7 хоногийн даваа гарагийг Мартин Лютер Кингийг дурсах өдөр болгон Америкчуудын үндэсний баяр бахархлын өдөр болгон тэмдэглэх болжээ. Иргэн бүр улс төрд оролцох эрхтэй. Нийгэм улс төрийн байдал өнөөдөр таны амьдралд асуудал учруулж байна уу? Тийм тохиолдолд та асуудлаа шийдвэрлэхийн тулд улс төрчдөөс асууж лавлах, шаардах, тулгах хэрэгтэй. Хөөцөлт. Тэр болгон оролцооны нэг хэлбэр. Өнөөдөр би Шараад Борхогийн гүнсэн энэ талбай дээрээс тантай харилцаж байна. Улс төрч оролцох эрхээ эдэлж байна гэсэн үг. Та ч гэсэн ийм эрхтэй. Ерөнхий сайд Асан Бямсурангуй хэлсэн байдیں۔ Эрх чөлөө гэж ухамсарласан хариуцлага. Тийм учраас та өнөөдөр өөрийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхаа төлөө улс төрд оролцох бүрэн эрхтэй. Хэрвээ та оролцохгүй бол өөр хэн ч таны өмнөөс оролцохгүй. Тийм учраас та эрх чөлөөгөө идэл улс төрд оролц. I have a dream today. Эдгээр хүний эрхийг дээдэлдэг болсон энэ нийгэмд хүний хөгжил, хүний амьдралын чанар, хүний амьдрах орчны чанар хамгийн чухал болоод байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пакт, хүрээлэн буй орчин талаарх Ерөөгийн тунхаг зэрэгт орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахад тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдэд нөхөн олгор олгох тухай заалт байдаг. Энэхүү олон улсын пакт заасан үзэл санаа нь үндэсний хууль тогтоомч ч гэсэн тусгалаа олсон байдаг. Тэгэхээр Улаанбаатар хотын иргэд маань агаарын бохирдол, орчны бохирдлоос үүссэн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаараа санхүүгийн нөхөн олгор авах тухай зохицуулт байдгийг иргэдэд сануулъя. Энэ замаар алхаж буй хүн бүр өөрийн үзэл бодол хүсэл мөрөөдөлтэй. Чөлөөт сонголтоо хийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж бидэнд бий. Энэ боломжийг ардчилсан нийгэм эрх чөлөө бидэнд олгосон. Харин би иргэн хүний хувьд энэ нийгмийн нэгэн гишүүний хувьд миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэдгийг ухамсарлах үүрэгтэй. I have a dream. Монгол улсын үндсэн хууль зааснаар иргэн бүр сурч боловсрох эрхтэй. Монгол хүн бүрт сурч боловсрох эрх боломж нь бүгд бүрдсэн. Гэвч бид өөрснийг болохгүй, бүтэхгүй, чадахгүй гэдэг үгээр хаалт хийж оюун санааны хувьд, сэтгэлгээний хувьд өөрснийг оюун санааны хүлээсэнд оруулж байна. Иймд оюун санааны хүлээсээ тайлж, өөрийгөө хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө гаргаж чадвал та сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чадна. Өнөөдрөөс эхэлж сурч боловсрох эрхээ эдэлцгээе. I have a dream today. Би энэ дээрээс нийт хөх тоднуудаа үнцэг бай хэмээн уриалах гэсэн юм а. Энэ цагийн монголчууд бидэнд үнцэг үзэл дутснаас эх орондоо эзний байж чадгүйд хөрлөө. Амьдралд доор цөөн жишээ татъя. Томоохон ордуудыг манд гадаадынхан эзэмшиж, байшин барилгуудыг манд гадныхан барьж, өдөр шөнөгүй гадны соёлоор амьсгал цааж байна. Хэн мэдэгдэхгүй, хэд нэвтрэлцэхгүй нөхдүүдэд доромжлуудан байж, төмөр сүргэн засуулж авсаар байна. Нутаг нэгтнүүдэд дэмжсэн бус гадныхныг дахин шүтсэн энэ бодлого цаашиж үргэлжсээр байх уу? Үгүй. Би л хувьдаа үргэлжлүүлмээргүй байна. Иймийн тулд би улс төрчдөөс ахуулаад бүгд үнцэг байгаач гэж уриалж байна. Хийсэн үг, хийсэн ажил болгоноос нь үнцэг үзэл үнэлдэг. Үнцэг байдаа гэд бусдыг зодож заншиж хөөж тух шаардлагагүй. Өөрийн байдаагээд бусдыг үзэн ядах хэрэггүй. Дагцгүй эх орон илгэн түмнээ дээдэлсэн бодлого тодорхойж хэрэгжүүлэхэд хангалттай. Үнцэг байна гэдгийг би өөрийн гэсэн бүхнээ хайрлана гэж ойлгож байна. Үнцэг байж өөрийн гэсэн бүхнээ хайрлая.
над гүнхтэй. Хог түүч хоногийнхаа амьдралыг задгуулж байгаа монголчуудаа харахад үнэхээр гүнхтэй. Өнөөдөр энэ хогийн зэг дээр 700 хүн хог түүж амьдарч байна. Маргааш энэ тоо 70 болж буурах юм уу? 7000 жил үсэх юм уу? 70000 жил үсэх юм уу гэдгийг монголчууд бид өөрсдөө сонголтоор шийддэг юм аа. Бидний сонголтын үр дүнд өнөөдөр энэ хүмүүс хог түүгээд амьдарч байна. Арчлалтай хамт сонгох эрх чөлөө бидэнд ирсэн. Харамсалтай нь өнөөдөр тэр албан тушаалд очиж амийн хувьдаа мөнгө завшихын тулд сонгох эрхийг мөнгөөр худалдаж авдаг явдал хавтгаарсан байна. Сонгох эрхээ худалдаад байгаа хүмүүс өнөөдөр нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр та саналаа мөнгөөр худалдахад маргааш таны хүүхэд хог түүж амьдрах болно гэдгийг хүн бүр бодох хэрэгтэй байна. Мөнгөөр санал худалдаж авдаг хүмүүсийн тоо 76-д хүрэхэд монголчууд бүгдээрээ хөршийнхөө хогийг түүж амьдрна гэдгийг бүгдээрээ бодох хэрэгтэй байна. Иргэн та, иргэн би, иргэд бид эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх хэрэгтэй. Гэсэн хэдий ч зөвхөн барилгын салбарт жилд 30 гаруй хүн амь эрсдэж мөн тооны хүн хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн болон бүрэн алддаг байна. Би хүсэхдээ байгууллага бүрийн эрхэм зорилгод эрүүл аюулгүй ажлын байр бүрдүүлэх зорилт нэн тэргуунд тусгагдаасаа гэж хүсдэг. Хүн бүр эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрхтэй. Хүн төрлөخت нь өөрсдийнх нь зам ёсны эрхийг хамгаалах ямар нэгэн механизм хэрэгтэй болсон учраас төрийг байгуулсан байдаг. Байгалаас заягдсан эрхийг хамгаалах үүднээс хүмүүний өөрсдийнх нь бүтээсэн төрөн бичмэл хуулиараа баталгаажуулдаг. Ардчлал тогтож үнэт зүйл бий болсон улс оронд хүний эрх чөлөө нэг хүний эрх нөгөө хүний эрх чөлөөгөөр хязгаарлагддаг. Бусдыг биш өөрийгөө ялж өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх монгол хүний саруул ухаанд бие итгэдэг. Өнөөдөр бид хүний эрх чөлөөг хэрхэн хөгжүүлэх вэ хэмээх замын уулзуур дээр ирээд байна. Энэ замын уулзуураас эхлэн хамтдаа хөтөлцгөөе. Монгол орноо хүний эрх чөлөөг дээдлдэг, жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг үлгэр жишээ улс орон болохын төлөө хамтдаа хүчээ нэгтгэцгээе. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Би Монгол улсын иргэн. Тэгтэл үндсэн хуулинд хуулийн 2 дугаар бүлэг дээр хүний эрх чөлөөний тухай дурдгдсан байдаг. Тэгтэл үүний 16-гийн 2 дээр бид эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. Тэгтэл бид эрүүл аюулгүй орчинд амьдарч чадж байна уу? Та бүхэн энэ утаагаар, энэ орчны бохирдлыг. Тэгвэл бид энэ агаарын бохирдолд 60 тэрбум төгрөгийг зарцуулсан. Тэгтэл утаа багасаагүй. Тэгвэл энэ 60 тэрбум төгрөгийг энэ орчны бохирдолд зөв менежментээр зарцуулбал бид орчны бохирдлоос салж болно. Үүнийг бизнесийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд харуулж байна. Та бид нар өнөөдөр төрийн бодлого шийдвэргүйгээр бизнесийн байгууллагууд орчны хог хаягдлаас зөв менежмент хэрэгжүүлснээр энэ архины шил хуванцар савыг дахин боловсруулснараа ямар ч мөнгө зарцуулахгүйгээр зөв менежмент хийж болж байна. Тэгвэл энэ агаарын хөрсний энэ нийгмийн бохирдлоос салах цаг нь нэгэнт болжээ. Бид та болон миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдж байна. Тэгвэл одоо бид нар шийдвэр гаргах цаг нь болсон. I have a dream. Үе үеийн өвгдөөц маань эрх чөлөөг биднэрт хөлсөөрөө хүчээрээ тусаараа амиараа бидэнд авчирсан. Эрх чөлөө ямар үнэтэй юм бэ гэж асуувал би үнэлж баршгүй гэж хариулнаа. Үн цэнтэй эрх чөлөөг хайрлаж хамгаалж улам батжуулахын тулд бид юу хийх ёстой вэ гэж өөрөөсөө асууж үзлээ. Бид зөвхөн бусдынхаа эрх чөлөөг хүндэснээр энэхүү эрх чөлөө ардчлал хүний эрхийг бид батжуулж чадах юм байна гэж үзлээ. Ардчлал хүний эрхийг хамгаалахын тулд бусдын эрхэнд халдахгүй, өөрийнхөө эрхийг алдахгүй, хүний эрх чөлөөгөө улам баттгая гэж уриалмаар байна. Монгол улсын хөгжлийн гарцсан үндэс нь хөдөлмөрлөх юм аа гэж би хэлэх дуртай. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн нэгд хүн бүр хөдөлмөрлөх, хүн бүр ажлаа чөлөөтэй сонгох, хүн бүр аюулгүй эрүүл орчинд ажиллах, хүн бүр ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Хөдөлмөрлөх эрх бол хуримтлалд орлогыг бий болгодог хамгийн чухал эрх юм аа. Монгол улсынхаа эрх чөлөөний талбайгаас хүний эрх
хөдөлмөрлөх эрхийг сурталчилж байгаадаа баяртай байна. Монголд 10 хүн тусмын нэг нь өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн судалгаа тоо байдаг. Энэ тоо өнөөдөр танд ямар ч хамаагүй мэт санагдаж байна уу? Хожим, эдгээр хүүхдүүд таны ирээдүйн хойч болсон үр хүүхдүүдтэй хамт нийгэмд хамтдаа амьдарч алхах болно гэдгийг та санаарай. Эдгээр хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэх шалтгаан бол ядуу, зүдүү, тарчиг амьдрал байдаг. Хүүхдийн эрхийн конвенц болон хүний эрхийн түгээмэл тунхагт хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн эсрэг олон залтууд байдаг ч өнөөдөр тэдний эрх зөрчигдсөөр байна. Өнөөдөр энэ бүхэнд бид нэр хэн нэгнийг буруутгахаасаа илүү хамтдаа эдгээр ирээдүйн болсон хүүхдүүд хойч уяхад төлөө нэгдэж хийх цаг болсон байна. Би мөрөөдөж байна. Монголын минь ирээдүй ургах наран надад гэрэл гэгээтэй байж бид ирээдүйн хойчтой итгэх тэр цаг мөч ирнэ гэдэгт би итгэж байна. I have a dream. Өнөөдөр хамгийн их эрхийн багасгыг гэж ярьдаг хүмүүс хамгийн их эрхээ эдэлж, хамгийн их эрхийн ихсгий гэдэг хүмүүс хамгийн их эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл улс төрчид өндөр албан тушаалтан хөрөнгө эрх мэдэлтэй хүмүүсийн эрх мэдэл, эрхээ дэндүү хэрэгжүүлж байна. Харин жирийн ард иргэдийн эрх үүний цаана гიშгэлэн дарагдж байна. Миний хамгийн гол хүсэж байгаа зүйл энэ хоёр хүмүүсийн эрх хоорондоо энэ тэнцүү байх ёстой. Үүнийг л өөрчлөх гэж би энд зогсож байна. Эрх эрхчлөө. Энэ зүйлийг бид өнөөдөр хүнээс хүсэх биш, нийгэм нь өөрөө бүрдүүлдэг байх ёстой. Энэ бүрдлийг бид өнөөдөр л зөвхөн бүтээх ёстой. Хизээш дараа гэж ярьчлахгүй. Үүнийг хамтдаа бид өөрчилж чадна. Хамгийн гол нь ард түмэн хоорондоо нэгтгэн чухал байна. Тухайн улсын санхүүгийн эрхчлөөний индексийг тогтоохдоо иргэдийнх нь орлогын хэдэн хувийг хүнснийхээ бүтээгдэхүүнд зарцуулж байгаагаар нь хэмжиж тогтоод Монгол улсын иргэд орлогынхоо 50 гаруй хувийг хүнсэндээ захиран зарцуулж байна. Гэтэл швейцарчууд орлогынхоо 10 хүрэхгүй хувийг хүнсэндээ захиран зарцуулж байна. Энэ монголчууд швейцарчуудаас илүү их иддэг гэсэн үг огтонч биш. Монголчууд орлогынхоо дийлэх хувийг хүнсэндээ зарцуулж байгаа энэ цагт боловсрол, эрүүл мэндийн гэсэн чухал хэрэгцээгээ бид нар хэдэн төвөөр зарцуулдаг нь ойлгомжтой юм аа. Өнөөдөр Монголд санхүүгийн эрхчлөө ус агаар мэт хэрэгтэй байна. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хураалал. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Univision видео сан үзүүлж байна. Зүрхээр наадагч. Баяр. Сүүлчийн шүн. Ээжээ надтай гэрлээч. Зан дөрвөлжин. Улаан пальто. Эцсийн зогсоол ээцэг. Миний хай. Шинжлэлийн адил явдал. Хамгийн сайхан. Ангар цохилт зэрэг Монголын орчин үеийн шилдэг шин кинонууд Univision-ы видео санд нэмэгдсэн. Univision. Монгол өшөх байгалийн мөнгө. Намруулийн шин загварууд худалдаанд гарлаа.
баран мандах зүгт цэвэр агаарт эрүүл амьдралын тав тухыг бүрдүүлсэн иж бүрэн 6,000 айлын шин налайх цогцолбор хороолол таны гэр бүлийн амар амгалан аз жаргалт амьдрах бүхий л таатай орчин болох ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн үйлчилгээний төвүүдийг нэг дор бүрэн шийдэн танд хүргэлээ. Цэвэр агаарт эрүүл амьдарцгаая. Дэлмэн констракшн шин налайх хороолол. Univision видео сан үзүүлж байна. Зүрхээр наадагч. Баяр. Сүүлчийн шүн. Ээжээ надтай гэрлээч. Зан дөрвөлжин. Улаан пальто. Эцсийн зогсоол эцэг. Миний хайр. Шинэ жилийн адаг явдал. Хамгийн сайхан. Дангур цохилт зэрэг Монголын орчин үеийн шилдэг шинэ кинонууд Univision-ы видео санд нэмэгдсэн. Univision. Улс төрд шинэ малайлагч телевизийн зорилттой төслийн оролцогч Ганбаатар Чойжамснаар засгийн газрын тэргүүн сайд гишүүдэд хандсан нэгэн акцийг зохион байгуулсан юм. Гэхдээ улс төр шинэ малайлагч төслийн багаас өгсөн даалгавар бус өөрсдийн санаачлагаар уг сануулга болох акцаа хийсэн талаар тайлбарлалаа. Ерөнхийдөө сайхан бэлэг улсын хурлд мэдээлэл хийхдээ хэмнэлтийн бодлого барихын тулд 1 сард 1 сая хүртэлх орлоготой айлын хүүхдэд л зөвхөн сар бүр өгдөг хүүхдийн 20 мянган төгрөгийг олгодог байх. Мөн хүүхэд нь 18 нас хүрсэн алдар тхийн одонтой ээжүүдэд одонгийн мөнгө олохгүй байх зэрэг хэмнэлтийн бодлогын талаар тайлбарлаж байсан. Ардчилсан намын бүлэг хуралдаж дээрх асуудлыг хуучин хിവэрэн буюу мөнгийг үргэлжлүүлэн олохыг дэмжсэн юм. Цаашид ийм бодлогогүй шийдвэрийг бүү гаргаасаа гэсэн эсэргүүцлийн сануулга өгөхөөр уг ажлыг санаачилсан талаар тэд ийхүү тайлбарлаж байна. Их хүүхдэд мөнгө өгье гэвэл тэр тэтгэмжийн 40 мянган төгрөгийн 1 жилийн хугацаанд өгье. Жилийн төсөв нь 9 тэрбум төгрөг байж байгаа. 9 тэрбум төгрөг гэдэг өнөөдөр юу вэ? Дарга нарын унж байгаа 50 жипний л үнэтэй мөнгө байхгүй юу? Дарга нар ихлээр тэр 50 жипийг зарчих хэрэгтэй. Зараад тэгээ хүүхдийн мөнгийг өгөлт. Өнөөдөр тэргээр хүүхдийн няраа хүүхдийн памперсыг авч өгч байгаа, тийм ээ? Даав угаах савнгийг авч байгаа, сүүгийг авч өгч байгаа хүмүүс зөндөө шүү дээ. За энд бол одоо орлого багтаа орлогогүй маш олон зуун мянган эхчүүд бол сэтгэлэн зовниж байгаа. Гэвч тэдгээр эхчүүд хуржээд эндвэл засаг төрдөл санд бодлоо хэлж чадахгүй, битгий хасаасаа гэснийг бол хэлж чадахгүй байгаа. Тэр олон эхчүүдийн хүмүүсийн өмнөөс би тэр бол дуу хоолойгоо гаргаж дуу хоолойг болж ингэж илэрхийлж байгаа юм. Ер нь бол за хэргааны зардал, бусад одоо үр ашиггүй зардлууд бол маш олон бий. Тэрнийг бол одоо энд бол тоочод бол тоолж томшгүй. Тэгэхээр ард түмэн рүүгээ чиглэсэн иргэдийнхээ одоо халаас руу орсон зүйлийг хасад танахаасаа илүү дарга нар одоо томилолт, айлчлал за бусад одоо тэр тансаг хангамжийн зардлуудаа ихэж бууруулсан зүйтэй юм аа. Үүний дараа харин эцсийн вариант л одоо яах аргагүй одоо татвартай холбоотой, орлоготой холбоотой, нийгмийн холбогчтой холбоотой тандалтууд бол байж болох юм аа гэсэн. Үнэхээр хэмнэлт хийж халамжийн уг мөнгнөөс хасах шаардлагатай бол тодорхой хэмжээгээр дэмжих ёстой. Гэхдээ сайд дарга нарын тансаг хэрэглэнээс эхний удаа тасах нь чухал. Түүний дараа бусад хэмнэлтээ хийгээд явах ёстойг энэ үйлдэлээрээ санууллаа. Энэ дээр ингээд танилцаад зогсож байгаа эхчүүд ч гэдэм үү, за бусад хүмүүс бол бас энэ дээр зарим нь бас шүүмжилтэ хандаж шүү дээ. Яг эмзэг асуудлыг тавьсан байна. Энэ жоох хүүхэд үнэхээр яг энэ хүүхэлтэй ч юм уу хүүхд ч юм уу гэл ингээд гайхаад байна л та. Тэгэхээр мэдээж яг ингэж тавьжаач тэр хүмүүсийн чихэнд хүрэх ч гэдэм үү. Энэ маань одоо бас цаашид одоо ямар нэгэн шийдвэр гаргахад бол нөлөөлөх болов гэж бодож байна. Битээр энэ дуу хоолойгоо өргөе гэдэг дээр яаж өрөх вэ гэдэг дээр ярьсан. За хэвлэлийн баг урлыг. Хэвлэлийн баг урлыг хэдэн телевизээр гаргах бол хинт өрөх вүлээ. Тийм. Ерөөсөн хүмүүсийн зүрхрүүн цохио. Энд өлгийтэй хүүхдүүд байна. Тэгтээ амьд хүүхд биш. Магадгүй энэ төр засгийн шийдвэр энэ хөр үргэлжлээд яваад байвал эхчүүд хүүхдээ бариад гараад ирж магадгүй шүү гэдгийг л хэлж байгаа.
Монгол улс ардчилсан нийгэм шилжээд 25 жил болж байна. Энэ хугацаанд хүн бүр, хувь хүн бүр хүний эрх хэрэгчлээний талаар тодорхой ойлголттой болсон. Сүүлийн жилүүдэд Монгол улсад хүний эрх олон зөрчигдөх болсон. Ардчлалын үнд зүйл болох хүний эрх хэрэгчлөөг бид нар хангасан тодорхой зөрчилгүй улс болох ёстой. I have a dream today. Монголчууд эрхчлөөний тухай ойлголт цаг хугацааны янз бүрийн төвшөнд өөр өөрөөр харж үзэжсэн түүхүүд байдаг. Монголчуудын өвгдээцийн түүхийг бид нар судалж үзэх юм бол эрхчлөөнийхөө тухай, ард иргэдийн нийтлэг эрхчлөөний тухай, тэдгээрт хандсан шийдвэрүүд нь эрхтгш байх тухай бүхэл цаг үе дээр бид нар үзэж явсан байдаг. Тэгэхээр өнөөдрийн энэ чигсийн талбай дээр бид нар эрхчлөөний тухай, энд эрхчлөөд Монгол улсын иргэн иргэний хувьд үйл болоо илэрхийлж өөрийн гэсэн дуу хоолойгоо гаргаж байгаа залуу хүний хувьд эрхчлөөгөө хадгалан нандинах нь хамгийн чухал гэдгийг би ойлгож байна. Эрхчлөө гэдгийг хүмүүс янз бүрээр боддог. Зарим нь эвлэлдэн нэгдэж энэ талбай дээр жагснараа эрхчлөөгөө хадгалж гин гэж үздэг бол зарим зөвхөн 4 жил нэг удаад сонгуулиар сонгуул өгснөөрөө өөрийнхөө эрхчлөөг би эдэлж байна гэж зарим нь үздэг. Миний хувьд эрхчлөөг үүсгэх бодол нь бол иргэн хүн болгоны толгой дотор байгаа эрхчлөөний тухай ойлголт, эрхчлөөний үнэт зүйл дархлаа гэдгийг бид нар сайн ойлгосны дараа эрхчлөө тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хувь хүний үнэт зүйлийг бид нар эндээс харж хайх нь илүү юм болов уу гэж боддог юм аа. I have a dream. Сүүлийн 3-4 жил хэдэн 10 иргэд нийслэлийн бүтээн байгуулалтын золиос болсныг нэхэн дурсах гэж би энд ирсэн. Тэд хуулиар хоригдсон зүйлийг хийж байхдаа бус хуулинд ноогдуулсан иргэнийхээ үүргийг биелүүлж явахдаа алтан намаа алдсныг сануулах гэж ирсэн юм аа. Би түүний байгууллага албан тушаалтнуудад хууль заасан эрх хэмжээ дүрм журмдаа хязгаарлагдаж шударгаар ажиллахыг сануулах гэж ирсэн юм аа. Өнөөдөр эрхчлөөний талбайгаас зорилгынхоо төлөө зүгээр алхаж яваад алтан намаа алддаг өдрүүд цаашид бүү тохиолдосоо гэдгийг сануулж Монгол улсын иргэн бүрийн баталгаатай эдлэх эрх хэрэгчлөөг сануулах гэсэн юм аа. Мартин Лютер Кинг энэ хүн хүний эрх хэрэгчлөө тэр дундаа тэгш эрхийн талаар ярьдаг байсан. Өнөөдөр манай нийгэмд арьс шашин шүтлгээр ялгарлах хандлага байдгүй ч гэсэн нийгмийн давхраг мөн эрх мэдлэр нь ялган харах хандлага нэлээдгүй харагдах болсон. Энд байгаа хүүхдүүдийг би Улаанбаатар хотод жирээнийхэн амьдарч байгаа хүүхдийн адил сургууль сурдаг байгаасаа гэж хүсэж байна. Мөн Улаанбаатар хотод гэрэлтүүлэгтэй гудамжаар аюулгүй алхаж байгаа хүүхдүүдийн адил аюулгүй орчинд алхаж амьдардаг байгаасаа гэж би хүсэж байна. Тэхийн тулд миний таны та бидний өчүүхэн ч гэсэн сэтгэлийн дэм тус асар их хүч болж өгнө гэдэгт итгэлтэй байна. I have a dream. Хүний эрхийн тухай хамгийн их ярьдаг Америк нэгдсэн улс өнөөдөр ч гэсэн хүний эрхийн тухай ярьсаар л байна. Энэ нь нэг талаас хүний эрх гэдэг бол мөнхийн сэдэв мэт. Та бид заримдаа эрхээ хэтрүүлэн хэрэглэснээр ардчлалыг анархизм болгох гэдэг талтай. Аливаа зүйлд хандаг хандлагын болон болохгүй хязгаарыг мэддэг байх нь жинхэнэ ёс зүйтэй иргэний төлөвшил юм болов. Тиймээс ард иргэд бид бүхэн монголчууд бид бүхэн эрхээ эдэлж үүргээч мөн ухамсарладаг байхыг та бүхнээсээ уриалж байна. Энэ бол ёс зүй юм. Тэгэхээр Монгол улсын хувьд 800 мянга гаруй сургуулийн сурагчид байдаг. Тэдний зөвхөн 125 мянган сурагчид нь өөрийнхөө эрхийг эдэлж хөгжих эрхээ эдэлт юм байна. Тэгвэл бид нэр эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ iPhone тоглоом тоглож сурснаар нь өнөөдөр хөгжиж гин гэж хардаг. Боловсролын Монгол улсын хувьд сурагчид хүүхэд багчуудаа сурснаар нь өнөөдөр хөгжиж гин гэж хардаг бол тэдний хувьд бол өрөөсгөл юм. Тэгэхээр өнөөдөр Монголын сурагчдын хүүхдүүдийн хувьд хөгжих эрх үнэхээр дутагдаж байна. Эрүүл мэнд болон хамгаалалт эрхээ ярьдаг бол тэд өнөөдөр хөгжих эрхийнхээ төлөө бүрэн тэмцэж чадахгүй байна. Тиймээс өнөөдөр Монголын хүүхэд багчууд хөгжих эрхийнхээ төлөө өөрийнхөө дуу хоолойг нэгтгэж тэмцээсэй гэж хүсэж байна. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол.
Ивент итгэгч, дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Үнцөлд зааснаар хүний зам ёсны эрхийн нэг бол яах аргагүй хүний амьд явах эрх юм. Гэтэл өнөөдөр бид зам тээврийн үед болгоомжгүйгээсээ болж бусдын амьд явах эрхийг зөрчиж байна. Ялангуяа амнасаа илүү хайрлах учиртай Монголын мянган бяцхан өрс маань нийгмийн золиос болж байгаа нь харамсалтай байна. 2014 оны хувьд жилд 8 хүүхэд нас барсан, харин 117 хүүхэд гэмтэж бэрсэн гэсэн харамсалтай мэдээ байна. Энэ тоог бид нар зүгээр статистик үзүүлэлт гэж харах учиргүй. Маш олон мянган хүүхдийн амь эрсдэж байгаа, олон мянган хүүхэд гэмтэж бэрсэж байгаа нь бидний хувьд үнэхээр хүний эрхийг дээдэлсэн нийгэм байна уу гэдгийг бас тунгаан бодох ёстой юм. Иргэн бүрийн эрхийг дээдэлсэн ээлтэй нийгмийг байгуулахын төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэцгээе. Бид эвлэлд нэгдэх хэрэг чөлөөтэй. Харин энэхүү эрхээ эдэлж чадаж байна уу? Залуучуудын хувьд барын сүүл явахаар батганы толгой аяг гэдэг хандлага нэлээдгүй түгээн билээ. Үүнээсээ болоод хамтран ажиллаж чаддаггүй. Бие биентэйгээ дэмжиж, бие биенийгээ дэмжиж амжилтанд хүрэхдээ муухан байна гэж хэлмээр. Эрх чөлөө гэдэг бол заавалчгүй тухайн эрх чөлөөг эдлэхтэй чөлөөтэй, хэрэглэхтэй чөлөөтэй байхаасаа гадна бид тэр эрх чөлөөгөө ямарваа нэгэн өөрийнхөө зан аршинд хязгаарлагдalgүйгээр илүү хөгжих дэвших боломжтой ашиглаж чадаж байгаагаар илэрнэ гэж хэлж байна. Тэгэхээр залуучууд бие биенийгээ дэмжих хэрэгтэй. Зөөрлөх юм бол хамгаалалттай адилхан. Үндсээ хангалттай газарт хүн шургуулж чадаагүй ирнэ дэшээ урах юм бол салхинд хийсдэгтэй адилхан залуучууд бид бие биентэйгээ дэмжиж эвлэлд нэгдэх энэ эрх чөлөөгөө зөвөр эдэлмээр байна гэж уриалмаар байна. Бие биентэйгээ эвлэлдээ хамтдаа хөгжицгөөё. I have a dream. Манай улс хүн амын 50-аас дээш хувийн эмэгтэйчүүд байдаг. Өөрөөр хэлэх юм бол сонгогчдын 51% нь бол эмэгтэйчүүд байна гэсэн. Тийм учраас эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшөнд эдгээр хүн амын 51-аас дээш хувь нь бол шийдвэр гаргах төвшөнд гарсан байдалтай харьцуулаад үзэхэд бол хангалттай биш байгаамаа. Энэ байдлыг нэмэгдүүлэхийн тулд 2016 оны сонгуулийн тухай хуулинд эмэгтэйчүүдийн квотын тоог нэмэгдүүлэхэд 30 хүртэлх хувьд хүрэгжээж бид нар олон улс төдийгүй мөн одоо мянганы цорилын санд заасан зорилтынхоо хүрээнд бол хүрэх юм боломж олцоод байгаамаа. Тийм учраас эмэгтэйчүүдэд дэмжиж өөрсдийнхөө хэрэгцээ шаардлага тодорхойлоход нэмэгдүүлэхэд төрийн бодлогот нөлөөлөх хэрэгцээ шаардлага байгаамаа. Тийм учраас Монгол улсын үндсэн хууль олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалт заасан хүүсээр ядгуурлан гадуурхахгүй байх эрхийг хангахад бид бүхэн хичээж ажиллах хэрэгцээ шаардлага байна. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Би энд бидний өдөр тутмын амьдрал тохиолдож байдаг нэгэн асуудлын талаар ярих гэж байна. Бидний өдөр тутам тохиолдож байдаг гэсэн бидний төдийлөн анхаардаггүй нэг зүйл бол ногоон гэрлээр гарч яваа иргэдэд зэрэгсэн урсгах машины нэг чиглэлийн урсгал юм а. Хотын иргэд маань сүүлийн үед ногоон гэрэл цагаан шугамаар гарч замын хөдөлгөөнд соёлдоо оролцдог болсон ч гэсэн ногоон гэрлээр гарч яваа иргэдэд зэрэгсэн урсгах машины нэг чиглэлийн урсгал нь одоо хотын соёлд нэг бүдүүлэх хэлбэр болоод байна. Ногоон гэрлээр гарч яваад зам тээврийн осолд өртсөн 35 тохиолдол 2010 онд бүртгэгджээ. Үүнээс хойш хэдэн хүн ногоон гэрлээр гарч яваад зам тээврийн осолд өртсөнийг бид мэдэхгүй. Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 180 мянгаас 200 мянган тээврийн гэрэл замын хөдөлгөөнд оролцдог. Нийт зам тээврийн ослын 15 орчим хувийг гэрэлэн дохионы буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй зам тээврийн ослууд эзэлдэг гэсэн албан бус судалгаа байдаг. Бидний өдөр тутмын зам гарах эрх чөлөөг хязгаарлаж байдаг энэ асуудлыг шийдвэрлэх цаг нь болсон гэж үзэж байна. Эрх чөлөө бол эрхэм үг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1-р зүйлд хүн бүр төрхөөсөө эрх чөлөөтэй нэр төр эрхийнхээ хувьд эрх тэгш байна гэж тунхагласан. Гэвч энэ эрх чөлөө хинээс, хаанаас, хизээнээс хизээ хүртэх юм бэ? Ихэнх хүмүүс хүний эрхийг төрөөс хуулиар дамжуулж олгогдсон боломж гэж ойлгодог. Өөрийнх нь салшгүй чанар, өөрийг нь хамгаалах хэрэгсэл гэж олж харддаггүй. Гэтэл энэ маань зам ёсны, төрөлхийн, заяамал, өөрөөр хэлбэл хэн нэгэн гадны этгээд өгсөн олгосон зүйл биш. Иймээс бид энэ үн цэнтэй зүйлээ хайрладаг, хамгаалдаг, эдэлдэг байх ёстой.
эрхчлөөг ойлгож мэдэрдэггүй хүн өөрөө эрхчлөөний дайсан байдгаа гэж үг байдаг. Та эрхчлөөг юу гэж ойлгодог вэ? Энэ бол миний л хэрэг танд хамаагүй гэсэн өгүүлбэр төдийгээр эрхчлөөг ойлгоно гэдэг л өрөөсгөл юм аа. Бид эрхчлөөтэй юу? Зарлаж тунхагласнаар бол бид эрхчлөөтэй. Цаасан дээр байгаа хуулийн дээр бол бид эрхчлөөтэй. Гэхдээ жирийн иргэдийн хувьд бол олон зүйл хаалттай байгаа. Магадгүй хэн нэгний эрх зөрчигдөж байна гэдэг бол таны эрх зөрчиж байна л гэсэн үг. Бид шударгаас байдлыг хэн нэгний эрх зөрчигдөж байгааг жирийн зөвлөмтөөр хүлээж авч хэлэх юм бол та эрхчлөөнөөсөө татгалзаж байна л гэсэн үг. Эрхчлөөг үг бодол санаагаараа дэмжиж болно. Хамгийн гол нь үйлдэлээрээ бид эрхчлөөг дэмждэг баймаар байна. Монгол улсын ерхий сайд сайхан бэлгээ. Монгол улсын засгийн газрын гишүүдээ өнөөдөр Монгол улсын засгийн газар эхчүүддээ нэлхастаа хатуу бодлого явуулж байна. Монгол улсад хүүхэд төрүүлэхэд хүндрэлтэй орны тоонд ордог. Энэ их агаарын бохирдол, хорт утаа, хоол тэжээлийн дутагдлаас болж олон мянган хүүхдүүд эхийн хөвлөдөө өсөлтөнд зогсож байна. Монгол эхчүүд бид хүүхэд төрүүлэхийн тулд өдөр бүр ийм нууж төрүүлж байна. Гэтэл Монгол улсын засгийн газар жирэмсэн эхчүүд 5 сартаас хойш авдаг байсан 40 мянган төгрөгийг харамллаа. Энэ мөнгийг хэмснээр хэдэн их эмээ авч ууж чадахгүй болоо. Хэдэн хүүхэд эндэх бол, хэдэн айл өнчрөх бол. Энэ бүхэн 9 тэрбумтай харьцуулагдаж болно гэж үү. Монгол улсад амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ эрх чөлөөг нь хангаж өгөөгүй байж битгий тэр хэвлээд байгаа үрээс 40 мянган төгрөг харамлаач. I have a dream. Цагаан морин жилийн жавар дачинсан энэл хүйтэн өдөр. 100 хүмүүс энэл талбай дээр эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцсэн билээ. Тэдний тэмцлийн үр дүн нь юу байсан бэ гэвэл Монголын ард түмний эрх чөлөөг, шударга ёсыг тогтоохын төлөө, дэвширхийн төлөө тэд бүхэн маань тэмцсэн билээ. Өнөөдөр харамсалтай нь өнөөдөр дэвширхийн чарчин маань өнөөдөр хангаж чадахгүй нэгнийгээ ялгаруулан гадуурх үзэл өнөөдөр Монгол улсад маань бий болжээ. Нэгнийгээ хот хөдөөгөөр нь ялгуурлан гадуурхдаг, боловсруулоор нь, эд хөрөнгөөр нь, өмч хөрөнгөөр нь, эсвэл шашин шүтлгээр нь ялгуурлан гадуурх үзэл өнөөдөр ам бүхтэй байна. Энэ бүхнийг бид зогсоохгүйгээр Монгол улс маань цаашдаа хөгжихгүй гэдгийг та бүхэн бид хамтдаа ухамсарлах ёстой. Монгол улс 3 саяулахна. 3 саяулаа хамтдаа нэгэн зорилгын төлөө хичээж зүтгэж нэг нэгнээ хайрлаж дэмжиж байж энэ Монгол улс маань хөгжих болно. Хамтдаа Монгол улсынхаа төлөө зүтгэцгээе. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. I have a dream that my 4 little children will one day live in a nation where they will not be judged by the color of their skin, but by the content of their character. I have a dream today. Миний дөрвөн хүү арсныхаа өнгнөөс болж биш, буруу зүйл хийснийхэн төлөө бусдын адил шийдэл хүлээдэг тийм нийгэмд амьдрмаар байна. Би эрхчлөөт нийгэмд амьдрмаар байна гэдэг энэ тунхагийг тэртээ 50 жилийн өмнө бол Мартин Лютер Кинг хэлсэн байдаг. Яг харахгүй энэ үгэн ч гэсэн бас энэ дэлхийд их тайвны үдэл санаа хүний эрхийн уриалан дуудлага болж одоо ингэж гарсан байдаг. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээр манай залуучууд үнэхээр юм бас үнэт зүйлтэй хандж чадсан гэж би бодож байна. Тэгээ 30 оролцогчдод бас энэ даалгавраа гүйцэтгэх одоо талбарыг бидний хувьд бол их өөр өгсөн. Тэгээ оролцогчдын маань хувьд 1 минутанд багтаасан энэхүү үзэл бодол байр сууриа илэрхийлэх талбар нь нийслэлийн бас 5 объектод зохион байгуулагдсан. Тэгээ энэ дээрээс илэрхийлнэ гэдэг бол магадгүй нөгөө олон нийт хажуугаар нь одоо өнгөрөх, гайхаж харах энэ бүхэн бол оролцогчдын маань хувьд бас их том шалгуур байлаа гэдгийг хэлжсэн. Тэгээ 30 оролцогч маань өнөөдөр даалгавраа амжилттай гүйцэтгэлээ. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоног шинэ дугаараар эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй. Erkimsa
Шугаш харамзаагүй ачиг нь хариулахын тулд дэвтэр дэмэн харамзаагүй